Хүүхэд нас жаргал дүүрэн өнгөрдөг гэж юу? Та үнэхээр тэгэж бодож байна уу? Энэ тухай хамтдаа ярилцъя. Тэрслүү яриа подкаст. Сайн байцгаана уу? Хүүхдийн номын жангар редакцаас та бүхэндээ цуврал подкастыг хүргэж байгаа. За энэхүү подкастаараа бид нар эцэг их хүүхдийн харилцаа, за тэгээд хүүхдийн номыг тойрсон асуудлуудыг илүү хөндөж ярихыг зорж байгаа. За энэ удаа бол бид нар эцэг их хүүхдийн харилцаар төлөвлөхөө ярих гэж бодлоо. За тэр дундаа эцэгчүүдийн хүмүүжлийн арга барил буюу захиргааталтын, за аавал хайхрах илүү өөрийн үдгийн тэр бүгдийг бас ингэж хөндөж гаргаж ирч ярих гэж бодлоо. Тэгэхээр хэдүүлээ эхлээд бол өөрсдийнхөө бас бага наснаас эхэлж ярил зүгээр болов гэж бодож байна. Хэдүүлээ ер нь яг хүүхэд наснда эргэж очил та хүүхэд наснда бодглохлоор зэрэг бид нарыг ямар хүмүүжлээ, ер нь яаж хүмүүжсэн тэр талаараа эхлээд чөлөөтэй ярив. За миний хувьд л яг хүүхэд нас гэд бодоод эхлэнгүүт эмээгийн дэ амьдарч эхэлсэн маа надад нэг шинэ нээлт болсон юм санагддаг байхгүй юу. Яагаад гэх юм бол аав хоёртойгоо хамт амьдардаг байхад ингээд юм болгоныг ингээд тулгана. За чи заавал тех ёстой, чи тэдэн цагт гэртээ арай, тийм юм бэлэн байлгаарай гэл. Эсвэл за тэд харьсан уу яасан гэл ингээд ч юм уу нэг тийм хитрхи ингээд тулгадаг, захиргааддаг гэх юм уу тиймэрхүү байсан юм шиг байгаа. Одоо бодоход ч тэгээд эмээгийн дэ амьдраад эхэлсэн чинь эмээгийн дэ амьдрахад надад ер нь бол уг нь бол хэцүү байсан. Яагаад гэвэл нөгөө нэг байранд амьдарчээс өвчиг гэрт мэрт амьдрал ингээд мэдхгүй чадахгүй юм зөндөө олон түлээ мүлээ мэдхгүй тэгэл айгу хэцүү. Тэгсэн хэрнээсээ хамгийн гоё байсан юм эмээ ман дандаа ингэ надад боломж олгодог гэх юм уу тий сонголт өгж ингэж юмыг одоо асуухтаа хоёлаа хоолоо тийм хоол хийх үү яах уу гэд ярилцсан тий хоолж байлаа гэсэн тийм энгийн юм дээр ч гэсэн за скол чи ингэ бэлтээ тавьчаараа эмээ нь очиод хамтдаа хий гэдэг ч юм шал өөрөөр харилцдаг байсан. Тэгээд яг тэр хоёрын хүмүүжлийн ялгаан дээр бол надад ингээд айгуу тийм эерэг нөлөөнүүд, эерэг өөрчлөлтүүд гарсан юм санагддаг. Яг тэрнээс хойш би ингээд өөрийгөө илүү илэрхийлж чаддаг ч юм уу. Би бас өөрийнхөө бодлыг ч гэсэн хүмүүст хэлэх ёстой юм байна. Миний бодол бас бусдын хувьд сонирн байж болох юм байна. Тэрийг би илэрхийлэх ёстой юм байна гэдэг юмыг би яг тухайн үед ойлгосон юм шиг санагддаг байхгүй юу. Тэр яг ингээд хүүхэд насаа бодохоор хамгийн санаанаас гардггүй тийм хэсэг байдэ. Нэг үрэл яг хүүхдэд орон зайгийн үгчилсэн юм байна л да тий. Та хоёрын хувьд за миний хувьд бол яг бүр говийн сум хүн ам багтай. Тэгээ ер нь одоо мэдээллээс хол тэгээд ч нэг арчлалын үе давлгаа эдингээ өрнжсэн энэ үед хүүхдээс нас мань өнгөрсөн. Яг хоо зүгээр юм ер нь бол тэр үед нийгэмшиг гэхээс илүүтэй ерөнхийдөө тэр захиргаатлын дуу маягийн уур амьсгалтай тэгээ ер нь жоохон хөдөө мал дээр бас нэлээдгүй байсан учраас энэ бол байгалийн маягийн тийм ээ зөгцөж ингэж амьдэрдэг. Энэ тэр үед бол өөрийнхөө дураар байдаг гэдэг ойлголт ирнэ. Бүр хизээ хойно суусан л та миний хувьд бол. Тэгэхээр мэдээж яг зүгээр адал явдлуудын хувьд ч юм уу гэр бүлийн харилцааны хувьд ч юм уу ер нь тэгээд бага насал болдог тийм. Одоо бодоход бол нэг л тийм баригдмал өнгөрсөн юм уу л гэж би одоо боддог. Тийм би болохоор чинь одоо яг тэр шилжилтийн үе юмд бас нэлээд дээхэн үе юм болчихж байгаа хүүхд нас гэж бодохоор тийм 90-ад он за нэг 80-ад оны дундаас тэгэл 90-ад оны үед тэгээ би болохоор аймгийн төвд өссөн ээж автагаа тэгээд айлын том хүүхдороо 3 дүүтэй тэгээ хүүхд нас гэж бодохоор мэдээж ингээ бид нар одоо эргээд бодохоор айгу гоё санагддаг л да мэдээж ингээ тэр чи яг хүний туулаад өнгөрсөн ингээ багын амьдрал найзуудтайгаа тоглож одоо нөгөө бодох санахынгүй явдаг гэж ярьдаг тийм юмнэр нь илүү хүнд ингээ үлдсэн байдаг болохоор тэрийгээ бодохоор ингээ инээдтэй санагдтыг. Тэгээ хамгийн их ер нь хүүхэд нас гэж сайн ингээ та нарыг ярьж явах зур би ингээл эргцүүлж бодож ил л та за ер нь юу хэлмээр юм бэ надаа яг хамгийн үлдсэн юм үлээ. Ингээ бодсон ч амар их нөгөө дүүгээ хардаг байсан. 3 дүүтэй тэгэл ирсэн юм байна. Их л завгүй байсан байхгүй. Ерөөсөө ингээл зааж хичээлээ тарж ирлээ дүүнэр харах гэдэг л нэг амар том ажил байсан юм шиг. За тэгээ өшөө чинь мэдээж айлын том хөвчин гэрээ ажилдаа туслалцсан. Тэгээ бодохоор яг тухайн үедээ бас хүүхэд гэсэн мөртлөө хэрэндээ ингээд бас ахуй амьдралын ачаанаас үүрэлцээд явж исэн юм шиг манай үеийнхэн яг ганцаараа ч би юм байгаагүй бодохоор ингээд манай ангийн хүүхдүүд бүгдээрээ л ингээд дүүтэй ах эгчтэй яг гэр орныхаа ажил туслал дүүгээ хардаг. Гэтэ ер нь бол айлын том хүүхэд бол яг одоо хамгийн их одоо ажлын хэлмээ хариуцлагын асуудлуудыг л үүрдэг тийм ээ. Тийм тэгээд ерөнхийдөө нэг яг тийм дэлсүүл их завч хөлөө багтаа тэгэл нэг зав болтол бошуухан гарч тоглох юмсан ч гэдэг юм уу нэг
Тийм л байсан санагдаж штэ одоо ярихаар ихэнх нь. Тэр нь одоо загнуулахын эхлэл бол би одоо айлын томын одоо хэрэг тарьсан асуудал биш. Багын асуудал ч гэсэндээ том дээр ирнэ эцэст нь буудаг тий. Би ч гэсэн бас тэгэл хөдөө өссөн. Хөдөө ч нөө ямар их ажилтай байдаг лээ дээ. Маллах бай тэгэл ингээл. Тэрнээ жогч за ээж аав гэдэг хүмүүс ерөөсөө олдохгүй хөдөө ялгаа гэдэг чинь бүгд л талбал тийшээ адуундаа яваад үнээ сайхан саагаад ч юм уу тэр бүгд ингээ явчин. Тэнгүүт яг айлын том над дээр нөө дүүнэрээ харах гэдэг өөр нь ялч ирж байгаа байхгүй юу. Тэнгүүт нөө би ч одоо тухайн үед тэр дүүг харж ах чинь 8 9 настай л хүүхдээсэн. Тэгэхлээр зэрэг яг нөө тоглодог нас байгаа таахгүй юу. Тэгэхээр дотор хэдийгээр ингээл бүр тоглоал гараал гүүмээр ингээл санагдаад байгаа ч гэсэндээ дүүгээ харахгүй болохгүй гэдэг юм ингээ уяа тахлаар зэрэг яалтчгүй нэг тийм юу гэдгийг одоо муухай хэлэх юм бол нэг тийм хүүхэд нас нэг байгаагүй юм шиг нэг тийм сэтгэл төрж байгаа байхгүй юу. Одоо ингээд айгуу тийм өөртөө тийм мэдтгэл харамжтай гэдэг юм уу тийм тоглолч үзээгүй юм шиг. Тэгэл ерөөсөө л багасаа шууд дүүмүүгээ хараад тэгэл аав ээжтэй туслаал ингээл явцсан гэхэлэр яг л нэг тийм багасаа хэрсүүчсэн гэж одоо ярьдаг штэ тий. Тийм л болцсон юм шиг байгаа юм. Одоо бодглохлоор зэрэг яг тийм үнэхээр тийм жаргалтай сайхан ч гэдэг юм уу ягаад хүүхэд наснасаа үлдсэн юм юу гэлээгээ бодохоор нэг тиймэрхүү юм байгаад байдаг. Яг хөө тэгээд хүүхэд нас нь мэдээж ирэх одоо бодлоор гой сайхан нэлээд байгаа л та тий. Яг зүгээр ингээ одоо бодлоор илүү тийм хүүхдэд чинь цаанаас л нэг тийм нэг сахилах гуудах дүрсгүйтэх гэдэг юм уу нэг тийм юм байгаад байдаг дотор нь. Гэхдээ тэрийг яг одоо гаргасан зүйл байна уу гэдэг ч юм уу эсвэл алдаж онсон тийм зүйл байна уу гэж бодохоор учир дутагдaltaй санагдаад байдаг одоо. Та нар юу бүгдээ томоотой хүүхдүүд байсан уу? Ямар байсан бэ баг хата? Оюун бол айлын баг. Би айлын баг түрүүний ярьсан дээр ярихад гурав нь бол айлын том. Айлын баг хүүхэд байсан. Тэгээд ихчтэй ер нь одоо та нар дүүнэрээ төвөгшөөд байсан чи ихтэй амар төвөг болдог байсан би амар мэдэрдэг байсан байхгүй тохой. Тэгэхээр хүүхдээ амар мэдэрдэг одоо ингээл нэг ингээд манай аймагт ингээд 5 дахь өдөр болгоныг хүүхдүүдийн бүжиг болдог. Хүүхдийн төлөө төвдөн. Тэгэл ихч тийш явах гэж бас арай нэг одоо өсвөр нас руугаа төгсөж байгаа тийм бүжиг очиж туртай. Тэнгүүт л дүүгээ дагуулаа яв гээл тэгэнгүүт би бас дагаж явахыг хүсээд байгаа шүү дээ. Би жоохон ч гэсэн тэгэл хүсээд байгаа. Тэнгүүт ихч маань ингээд заа ёстой ядаргаатай ингэсэн байдлаар ингээд хүлээж аваад байгаа амар мэддэгдэг байсан. Тэгээ сүүлдээ битээр ингээд тусдаа нэг нь имэдэр нэг нь аав ээж тэр ингээд амьдрах хосноор арай өөр болоод ингээд айлын нэг хүүхчиг болцсон байхгүй. Тэгэхээр шал ингээд юу үзэл бодол нь ч гэсэн шал өөр болчтой юм байлээ. Тэзрүүний нэг ундрагч асуусан дээр яг ярихад нэг томоотой хүүхдүү сахилахгүй хүүхдүү гэж тээ. Яг томчуудын нүдээр харахад бол би айгүй тийм томоотой. Айгүй тийм хүүхдтэй байхгүй юу? За яг өөрөө ингээд бодоод үзэхлээр зэрэг айгүй тийм үгдгээс цаагаараа айгүй чимээгүй сахилахгүйтэй гэсэн байгаа байхгүй юу? Гэхдээ яг ингээд бодлоо сахилахгүй гэхээс илүү яг миний хувьд бол тэр зүгээр айгүй тийм сонирхолтой санагдсан гэх юм уу? Нэг тим юмнаас болоод одоо жишээлх юм бол би нөө багада өвөгийн одон медалууд ингээл тэдний гэрт ингээ байдаг гэсэн. Тэгээд худалдааны тэргүүн гэдэг медаль нь бүр айгүй нэг гоё орон хэлбэртэй тэгэл ийм гоё нэг тийм гялзаж гэлтгансан. Тийм харагдаад тэгээ нөгөөдхий чинь яг эргүүл тойруулж үзэж хагаад сонирхож гэдэг юм уу хүүхдийн тийм сонирх зангаар үзэж хагаад эвдээ хайцсан байхгүй юу. Тэгээ эвдэнгүүтээ яг л одоо нөгөө загин одоо яана гэл гэсэн бодол хамгийн түрүүнд орж ирэл. Тэгээд нөгөөдхөө нуугаа хайчдаг. Тэнгүүд яг миний доотлын эрэхтэй амар тийм сахилахгүй тийм хүүхдээсэн байхгүй. Тэгээд нөгөө томчууд л юу гэдгийг заас сахилахгүйгээр энэ л хийвдсэн биз энэ л тэгээд энэ алга хийгээвз гэл ингээл нөгөөдх рүү жихэд ингээд ерөнхийдөө их миний хийсэн ихэнх хэрэг дандаа тэрэн дээр ингээд үлдчихдэг байсан байхгүй. Тэгэхээр яг хүүхдийн илүү нөгөө сониучрахсан ч юм уу илүү нэг тийм одоо дотроос нэг хатгаад байдаг зүйл нь томчуудын хувьд сахилахгүй төсгүйтэл болж харагдаад байдаг юм болов уу гэж ерөнхийдөө бодогдод. Харин тийм би бас бодохоор ерөөсөө нэг тийм сахилахгүй ч юм баг байхгүй байгаа байхгүй. Тэгээ одоо тэгээ баг нөгөө сахилахгүй гэдэг хүүхдүүд байгаа шүү дээ. Хөвчлэн эрэгтэй хүүхдүүд хөдөлгөөнтэй байдаг тийм. Тийм хүүхдүүд чи яагаад чи бүр нэг айхтар муу хүүхд гэдээ ойлгуулсан биднэрт. Баг ингээл нөгөө сахилахгүй хүүхдүүдээс чинь баг л хоол зүгтгах нь хаашаа их л муу хүүхд гэд ойлгоцсон байсан. Одоо бодоод ах тэд нар чи ерөөсөө тийм сайн хүүхдүүд байж. Сахилахгүй сайн ч гэх наашин. Гэхдээ ингээд дотроос нөгөө нэг айгу тийм тэмүүлэлтэй ч юм уу юм нөгөө өөрөө хийж үзэх гээд идэг янз янз юм туршиж үзээд ч байдаг юм уу. Тийм хүмүүсийн л үднэр сахилахгүй гэл тэр үед нь ойлгочдөг байсан юм шүү. Тэгэл тийм хүмүүс чинь мөр нэг анги манг хийсүүлээл өмөлсөн гэл бөөн шийтгэл олгоол. Тэр нь одоо зөвч байсан юм уу, бурууч байсан юм уу? Таарти одоо гэртээ ер нь нэг томоотой хүүхэд гэж хэлээ. Ер нь их магтаал их сонсч ивүү, зэмлэл их сонсч ивүү. Их сургуультай 10 жилдээ ер нь ямар хүүхдээ? Тэгэл магтуулдаг л байсан да 10 жилдээ бол тэгэл онц сурн томоотой. Тэгэл нэг л их магтуулсан л. Онц сайн хүүхдээсэн үү? Маш сайн хүүхдэлсэн. Яг нь би бол нөгөө аав ээж бас нэг Оросд сурдаг байсан. Тэгээд өвөө мэдэр өссөн.
Тэгээд яг тэр оюумагийн хэлдэг шиг бол нэг өвөө эмээгийн хувьд бол илүү ярилцах тийм ээ. Тэд нэр үлгэр төгс цаг гаргаж ирнэ ярьж өгдөг. Тийм учраас бас нэг жоохон өөрөөрөө байсан баха. Энэ жоохон тийм дураараа гэх юм уу? Энэ л тэгээд багт болж байгаагүй. Хүүхдийн жоохон сахилахгүй л хүүхдээс. Хүүхэд нас гэд бодохоор за тэгэл дандаа тийм хэцүү байсан юм уу бодохоор гоё юм юу үлээ яриаг бодохоор ихэвчлэн нөгөө найзуудтайгаа ч юм уу тоглож наадчихсан тэр үеийн гоё яваад байгаа байхгүй. Жинхэнэ нөгөө цахилахгүй ч гэсэн хэлүүлжсэн үеуд айгуу төхөн бууж байгаа. Тэгээ яг нөгөө нэг яагаад вэ гэж бодохоор тэр найзуудтайгаа байхдаа хүүхдийг өөрийнхөөрөө байдаг юм шиг байна. Одоо яг бодож байгаа чинь ээж авдаа бие лавных тэр болгоо ингээд нэг бодсон сансан янз бүрийн юм ач гэдэг юм уу нэг тарьсан хэрэгч бай эсвэл нэг бодсон ингээд толгойд түүхэд ч гэсэн ингээд янз янзын боддог штэ ингээд зүгээр нэг амархан ингээд нэг гин цагаан гүгээд идэх биш ингээд янз янзын юм заварг өгүүлж байдаг юм уу эсвэл нэг гайхсан учрыг олох гэсэн ингээд янз янзын юм бодогддог тэг ингээд болохгүй тэр болгоныг би ерөөсөө бодоод байхад найзтайгаа одоо орцондоо манай байранд байдаг нэг манай ангийн найз байдаг гэсэн тэрнтэй ч байдаг юм уу ингээд нийлдэг 2 3 охтуудтайгаа болохоор ингээд айгуу чөлөөтэй хамаг юм одоо баг 1 2 дугаар ангиасаас ч ахлах ангид орсон өнөөч гэсэн хамаг юм хуваалцж яриад байжсэн тэр багада тоглолдог байсан ч юм тэр үед айгуу доод санагдчихэв. Тэгсэн мөртлөө ээж автагаа ч юм уу ерөн томчуудад ангийнхаа багшд ч гэсэн ингээд нэг шаардлагатай нэг энгийн юм л ярихаас биш нэг тийм хамаагүй илэн талангуу байдгүй байсан миний хувьд л. Яг тухайн үед ч бас нэг ийм хүүхдүүд бол ингээд найзууд гэдэг ойлголт их байсан л да. Бас тэд нартайгаа юм ярина одоо ингээ өнгөрсөн түүхүүдээ, өнгөрсөн зүйлүүдээ, болж өнгөрсөн зүйлүүдийн тухай ярина, ирээдүйн тухай ярина тийм ээ. Одоо өнөөдөр ингээ харахаар зэрэг одоо ингээл хотхон тийм ээ. Тэр дугаас суурин газруудын хүүхдүүдийн хувьд найз гэдэг ойлголт айгүй юм хөв тусдаа болсон юм болов. Зөвхөн сургуулийн хичээлийн үеэр нэг жоохон ярьдаг. Тэг гэртээ орчоод бол гадаа тоглох гэдэг асуудлууд одоо байхгүй болчиход л ах шиг харагдаад байна. Тийм тэр үе одоо өмнөх бид нар чинь тийм ярилцах боломж ер нь тумбаг болсон нөө цагийн хүүхдүүдийн хувьд бол тийм бид нар ч тэгэл өмнөх өөрийнхөө мэддэг л үеийг яриад байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр сайн ч юм байгаа муу ч юм байгаа саяны хэлдэг шиг яг сайн юм нэхэр тийм амьд харилцаа ихтэй ингээд хүүхдүүд хоорондоо харилцах боломж харьцангуй их байсан шиг байнга нөгөө гадаа тоглоно гэр гэртээ ганцаараа суугаад байхгүй. Тэр тал нь бас сайн хүүхдүүд одоо бодсон юм аль болох хин нэгэнд ярих туртай байдаг шүү дээ тийм ээ. Өнөөдөр бол ээж аауд бол өндөө хүүхдтэйгээ ярилцах нь ховор байхаа. Ягаад гэхээр одоо нийгмийн байдал ч одоо ингээл өглөө маш эрт гараад тий орой маш айжуу ирээд тэгээд ер нь ядарч ер нь ажил хийж байгаа хүмүүс тий. Тэгээд хүүхдүүдтэйгээ төдийлөн ярилцах чаддгүй юм шиг санагддаг. Ер нь гэхдээ хүүхдтэйгээ ярилцах гэдэг ер нь үе үйл асуудал байсан юм шиг манайхны хувьд бол тий. Бидний үе ч гэсэн аав ээжтэйгээ нэг айгуу ингээд сайхан цаг гаргаад ярилцаа суусан цаг уу юу вэ гэд бодглохлоор зэрэг ер нь арга байхгүй байгаа байхгүй. Тий. Энэ найзуудтайгаа л их ярьдаг байсан баг. Яагаад одоо үе тэнгийн найзууд тийм ээ. Томчуудад ч юм уу багштай ч бай эсвэл ээж авдаа ч бай яагаад ер нь ингээд бид нар юм ярьж чаддгүй ярихгүй байсан дээр гэж боддог байсан юм л. Тэр та нарын үгч. Одоо бодоход тэгэл энэ одоо тгээ хэлж үзэг зүг болох болоо буруудах болоо одоо ингэж хэр яах бол гэсэн баг жоохон айц гэх юм уу нэг тийм эмээгч гэх юм уу тийм л юм. Тэгээ бидний хувьд бол тэр айгүй эрт өнгөрцөн баха. Нүг ярмаар санагддаг үе. Ягаад тэр зэрэг ингэдэг байсан шүү дээ. 3 4 настайтай бол айгүй юм бодит байдлыг хүүхд чинь ингээд салгаж чаддгүй төсөөл хоёроо тий. Тэг ингээд юм ярихаар зэрэг худлаа ярьж болохгүй. Тий. Энэ бол айгүй том хориг байлаа шүү дээ. Тэгээд тэрнээс хойш хүнтэй ч мэдлж чаддгүй болцсон байхгүй юу. Тэг бүр хизээ хань баг би бол нэрээ 10 жилээ төгсөөд их сургуульд ороод нэг хүн амтантай нэг далтар тултар хайр бүр мэдлэгээс ичдэг. Том хүн хин нэг хүмүүс ингээ мэдлж чадахгүй. Ер нь угсаа бага байхад том хүмүүсийн ингээл юм ярьж байхад дундаас нэг юм ойлгохгүй асууж басах нь бити том нь ярианд ороод байг л гих мэтлээ ингэж яриаг нь хорж орж явж яснаа гинт нэг өсвөр насны чи одоо хүнтэй мэдлж байгаа ч ямар сони коллежэл доош хараад явлаа гэж асуудал байсан шүү. Яг тэгдэг бүгдээрэнд нь байгаа асуудал юм шүү дээ бидний үеийнхэнд одоо би гэж явж яснаа гинт чи хүнтэй найны яриаг бүр дээр очиод ингээл зураг цуг зурхаар зөв хүүхдүүд чи айгүй нээлттэй ярьдаг шүү дээ. Харин одоо юу хүүхдүүд чинь харьцангуй нээлттэй болсон юм шиг. Ерөөсөө нэг тийм айж хичээд бүрэг загнаад байгаа хүүхд бараг байхгүй л шүү. Сая цэцэрлэгт очиж ярихад. Тэгэхээр бид өөр үе байна те. Харин жоохон ингээд цаг үеэд байгаа төмүүжилж бай хүүхдийн тэр эцэгчүүдийн ер нь тэр хүмүүжүүлэх арга барил нь бага багаар ингээд өөрчлөлтөл байгаа л байна л тийм ингээд аргаа олохгүй л яг зөв юм бол одоо яг жинхэнэ их сургуулиуд дээр бол ингээд би ингээд нэг үлгэн тухай ингээд яриад ингээд оюутнуудтай ажиллаж байгаа. Тэд нар бас одоо дуурахгүй шүү дээ. Бүр үүж дуурахгүй. Тэгэхээр эсвэл энэ биологийн өөр юм уу эсвэл одоо арай нэг эргэжж байгаа юм уу тийм ээ.
Энэ талаар бас Тэгтээ би бас бодоод одоо бид нар ямар нэгэн тийм номын хилцүүлэх ч юм уу эсвэл ингээд нэг олон нийтийн арга хэмжээнд ч юм уу оролцдог шүү дээ. Тэгээ ингээд оролцоод одоо үзэгчийн судал сууж агаад нөхцөлд ер нь л зориулж үг хэлж чадахгүй байхгүй юу? Ерөөс айгүй хэцүү. Тэгээд нэг үг хэлэх гээл ингээд дотроо бодоод байгаа нэсээ за ингэ хэлчих одоо шар олчих болов. За ингэ хэлчихэл одоо яах бол гээл нөгөө үгээ дотроо боловсруулаад ингээд суугаад идэг. Тэр тэгж яагаад яг нэг нилээ идэг хүн ярьж мэрсний дараа ч юм уу арай нэг жоохон нөгөөдгөө хилдэг. Тэгээ хилэнгүүтээ нэг маваа ярих гад ирэнгүүтээ нөгөө ярианд тусдаг ч юм уу яг тийм нэг проблем бас байгаад тах шиг байна л та. Ялцч юм тийм. Нийтээр нөгөө айгүй их буруу зөв гэж нөгөө хязгаарлаад байснаас болсон баг. Нийгэм хэлчихэр л буруу хэлж болохгүй. Буруу хэлэхээр одоо босон шаалдагч байдаг юм. Эсвэл ингээл өө буруу байна гэ эсвэл загнадаг ч юм уу нэг буруу юм ихээр тэгэл л өстө айхтар зөв байх гэж хичээгээл ингээл үг яриагаа ч гэсэн зөв байлгах гал хийж байгаа юм ч гэсэн зөв байлгах гал бүгдээрээ нэг юм айхтар аймхаа ч гэх юм уу хаширч гэх юм уу яг буруу юм хэлэхээр одоо жишээлбэл анги дээр жишээлх юм л яг манай жишээ гэдэг байхгүй манай 10 жилийн ангийн нэг хүн ингээд англи хэл уг найгүй сурах гэдэг ингээд хүсэлтэй. Гэхдээ өөрөө жоохон тийм нэг хэл яриан жоохон хиллэг моточ гэх юм уу тэгэл байж аал багшаа загнуулдаг. Тэрийг бүр яг манай ангийнх нь нийлээ дээрэс нь бүр английнхаа багштайгаа нэг үгийг буруу хэлэнгүүт нь бид нар шоолж яснаа санаад байдаг байхгүй юу. Тэгээ sugar гэдэг үг гэдэг штеп. Тэнгүүт тэрийг яг шууд сугарч үлээ тэгээд уншчихгүй юу. Тэгсэн чинь ингээд бөө инээдэн болоод тэрэн дээр уг нь бол багш хүн бол яадаг ч үгүй. За чи ингэж хэллээ яг ингэж уншихад бол болно л доо. Гэхдээ ингэж хэлэх ёстой байд юм аа англи чинь ингэдэг юм аа гэд тайлбарлаад өгсөн бол өөр ахгүй. Тэгэхгүй багш нь ч гэсэн хамт инээгээл ингээл бөө юм болж байгаа хгүй. Тухайн үед тэр нөхцөлийг ойлгохгүй байгаа бүгд л ойлгохгүй. Тэгвэл одоо бодоход тэр дахиж хизээч англиг яриха байсан байхгүй юу. Тэгээ бүр шал өөр чиглэлээр явж маад уг нь бол тэр хүүхэд сонирхчихсэн хичээл зүтгэл гаргасан. Тэгээд яг ганц үг буруу хэлсэн тэрийг багш нь буруу гэлээгээд авчиж байгаа. Тэнгүүт ингээд хүүхдүүд ч яах вэ гэж бодоход тэр том болсон хүмүүс нь хүртэл аягүй тийм буруу хандаж ингээд лайн буруулчлаа гэж бөөндөө ингээд шоолохоор чинь ямар ч тийм хүсэл тэмүүллийн онтраагаа ичиж байгаа. Яг нэг иймэрхүү юмнууд яваа. Нэлээ хэдэн жилийн өмнө нэг манай найз өстой нэг хүүхднаас одоо айгүй сайхан байж өстой нэг юу ч бодохгүй тэр үедээ очимоор байна гэдгсэн байхгүй юу. Тэгээ би тэрнээсээ жоохон бодож ирсэн. Юу ч бодохгүй хүүхднаас гэдэг тийм ээ. Одоо ингээл бид нар сая жаргал зовлонгийн тухай ярьж штэ ерөөдөө тий. Тэгэхэд яагаад тэр юу ч бодохгүй хүүхднаас гэж хэлсэн бэ гэхээр ер нь хин нэгний хамаарлаар шийдвэрээр амьдрж байсан үе гэсэн үг байхгүй юу. Ийм хувцс хүмүүс энэ хоолыг ид тийм ээ одоо тэг инг гэдэг маань өөрөө тэр юу ч бодохгүй үе нь бол яг үндэ бол байсан уу байсан байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг ер нь одоо ч гэсэндээ хүмүүс мэрсээр хилжлээ гаргаж штэ. Эднэр шиг одоо ингээд юу ч бодохгүй сайхан ингээд инээж хөрөд гүйж яхасан. Тэ. Тэгэхээр тэр бол одоо ингээд бид насаа ярьлаа шүү дээ. Айгүй их ярмаар байсан зүйлүүдээ илэрхийлж чаддггүй хин нэгний одоо 100% хараад. Тэгэхээр зөв хүүхэд нас бол тийм жаргалтай болсон өнгөрөөг юм шиг л байна. Өнөөдөр бол харьцангуй бас ээж аавтайгаа олон зүйлүүдийн талаар ярилцах боломжууд илүү нээлттэй болж байгаа юм болов уу гэж хараад байгаа. Тий нэг баг байхад юу гэжсэн юм. Манай гэр бүлийн нэг асуудал гэх юм уу тийм хүмүүсээ тэгээд ерөнхийдөө тэр үед чинь би нэг 14 5 тааж билүү да. Дүүнэр доошгоо ингээд нэг дандаа 10 10 8 тааж билүү. Тэгсэн чинь нэг удаа нэг аавтай нэг халтхан ярьд юм байна. Тэгээ яг хөө тэрийг ингээд нэг зогсон хилдэг байхгүй өөрөө санал бодлыг. Тэгсэн чинь бүр амар гайхсан. Өөх ч бас хүүхд их бас юм боддгийм байх гэж хэлчихсэн байхгүй. Тэгээ би бүр одоо бодглоо зэрэг хүүхдийн ерөөсөө л юу гэдгийг нэг тийм бодол модал санаа гэдэг юм өмнө ерөөсөө байдгүй л байсан. Ярилцах барих гэхээсээ илүү оюус нааны зүйлд нэг анхаарахгүй ч байсан юм уу тий. Илүү л одоо нэг өлсгчгүймсэн, дааруулчихгүймсэн, ингэчгүймсэн гэсэн нэг тийм материалын талаас нь гэх юм уу, гадна талаас нь лээ айгуусаа өөрчилж ингэж байж исэн юм шиг байгаа юм тий. Тэгэхээр би тухайн үед тэгж хэлэхэд аягүй их гайхажсэн. Тэгээ очир нэг юм хөл байсан юм байна да гэж одоо л нэг жоохон өөрөө тэгж бодод байна л та. Тэгээд бодолтой байлаа, өөрийн гэсэн бодолтой байлаа гэхэд тэр бодол нь яг өөрийнхтэй адилхан байх хэрэгтэй юм шиг амар тэгдэг байсан шүү дээ. Одоо ингэж үгүй эн чинь ийм юм биш үү гэл өөрийнхөө бодлыг арай жоохон сөргүүлээл бас өөрөө сэтгэх гэж хичээж ин гэсэн үг шүү дээ. Тэнгүүт л үгүй одоо юу яриад дан чи ингэсэн л үг байхгүй юу гэдэг ч юм ингээд нэг хайрцаглах гээд яг өөрийнхөө нэг зүгээр нэг дуулбар хувирлах шиг юм уу тий. Тэгэхгүй тусдаа эн чинь хүн шүү, өөрийн бодолтой шүү гэдэг юм байхгүй. Яг тэгж л байдаг байсан юм санагдаад тий. Би нэг цэцэрлэгт байхдаа нэг шүлэгч ээжилсэн. Тэгээд би тэр шүлгээ ингээд бүр ингээд олон хүнд маш олон удаа уншиж өчөөд тэгээд бүр энэ шүлгийг яаж мартах вэ гэж би бодож байсан байхгүй. Гэтэ тэрээсээ мартах вэ тусам ингээд айгуу тогтоогдоод тэгээд манай гэртээ аав ээжийн найзууд ирэхээр дандаа уншуулдаг. Тэгээд тэр айгуу уртж шүлэг байсан. Би тэрийг яаж мартах вэ гэж айгуу хичээдэг байсан. Тэгээд одоо хэрнээ ингээд би тэгсэн хүүхдтэй ингээд хөрхөн шүлэг уншихаар зэрэг айгүй дахиад унштай минийх үгээд айгүй өөрт нь төв болж байгааг би бас мэдрээд байгаа хэрнээ.
Тэгээд би бол яг тэндээ тэр хүүхдэд бол ямар ч тийм сайхан зүйл бол байхгүй нь бол тодорхой. Гэхдээ надад бол тий айгу хөөрхөс надад байгаа байхгүй юу. Дахиад миний хүн уншаад өгөөч гэд. Тэгээд одоо өөр хүмүүс ингээл ээж нь ч гэсэндээ тэгжлэг харагдээ. Миний хүн нөгөө шүлгээ уншаад өгөөч гэл. Тэгээд бойл гэж хэлэх айгу хэцүү. Одоо ер нь бол яг л тэгэхээр ингээд энэ талаас ингээд харахаар цаг бол томчуудад тэр зүйл нь таалагдаад байгаа байхгүй. Өөрт нь бол айгу хэцүү байгаа. Тэгээ сүултээ хүүхд ер нь баг томчуулдаа тааруулж тохируулж харьцаж суудаг болж байгаа юм шүү тий. Ингэх юм бол ингээд намайг одоо магтандаа, ингэх юм бол тэгэндээ гэдэг үүднээс Бид нар нөгөө хүүхдээ айгүй хайр хүрээд ингээ харахаар өхөөрдөд идэг тий. Тэр хандлага гаргаал тэгээ саяын бүх жишээн дээр ч гэсэн мэдээж ээж аваад ингээ хүүхдтэй муу бодохгүй тий хамгийн хайртай хүн юм чи одоо хүүхэд нь л байгаа шүү тий. Тэгэхээр хүүхдээ ингээ аль болох буруу зөв одоо буруу гიშгчих үе ингээд ч юм уу эсвэл за энэ хэрэгтэй юмыг миний хүүхд сурчаасаа энэ алдааг битээ гаргачихсаа ч гэдэг юм ингээ юм болгон дээр нь болгоомжлоод заавалчгүй бүх юмыг зөв хийх гээд тэгж яваад байгаагаас болоод тэр нь ингээ хүүхдтэй жоохон ийм таагүй ч юм уу таагүй сэтгэл төрүүлээд байгааг анзаардгүй юм шиг юм л та. Одоо юм болгоны үг болгоны заагаал. Гэхдээ мэдээж энд чинь бас огт хүүхдтэй ингээд битгий хорих гэсэн үг бас биш л те. Мэдээж нүн чинь дөнгөж амьдралын эхний үежилүүд шүү дээ. Тэд нар маш буруу зүйлүүдийг хэрэглэх хүсэл ч юм уу те. Одоо ингээд мэдээж тэр одоо гарын булчин тэр таарахгүй байж хатал хутга барьж өөрөө одоо те ногоо арилгаж үзмээр байна гэдэг ч юм уу. Эдгээр ч өөрөө дадал хвшлийн арай зарим зүйлүүд нь бол өөр байх шиг. хүүхдийн хүсэл сонирхлыг нөх хүндгэж үзмэд гэдэг ч юм уу. Ингээд ярангуут бүр нөгөө тал руу тойжруулаад зарим хүмүүс одоо юу гэдгийг зүгээр ингээд дураар нь орхичих гэж ингээ ойлгоод байдаг штеп. Энд дэр нэмэлхэд юу гэдгийг бидний яг яриад байгаа юм болвол дандаа л юу гэдэг зүгээр нэг сонголтыг хүүхдэд өг илүү хүүхдийг нөгөө шийдвэрийн гаргуул тэрэнд нь зүгээр тааж явах чиглүүлээд ч юм уу ингээд орхиол гэсэн юм ярьж байгаа болохоос ш зүгээр дураар нь ч юм уу те ингээд хаяа гэсэн үг ерөөсөө биш байгаа байхгүй тий. Энийг бас хэлэхгүй бол бас туйлшруулж ойлгох хүмүүс нэлээд байгаа хэл та. Мэдээж юм хязгаар бол мэдээж тийм насны онцлог, биеийн онцлог те энэ минээс шалтгаалаад зөндөө олон тийм юмуд бол байгаа л да. Энэ нь бол хүүхдтэйгээ ярилцгал одоо маш их чухал. Хүн одоо ч ингээл жишээлбэл 3 настай хүүхэд зүүд бодит амьдрал хоёрыг ялгадаг. Дөнгөж эхэлж идэг тэрийг тэрний дараа 4 мөрөөсөө ингээд асуудлууд ингээд ялгаж эхэлж байгаа шин. Тэр нэг юу гээд ээж ба хүүхэд гээд номон дээр байд санагдаж байна. Тэн дээр бол тэгжл битсэн байсан. Тэгэхээр яг одоо хэдүүлээ сайн нилээ бас ерөнхий маягийн ярьлаа те сэдвээ. Тэгэхээр юу яасан л да. Одоо хүүхдээ бид аягүй сайн ярилцах хэрэгтэйгээ ярьж байна. Гэхдээ яг яаж ярих вэ гэдэг аргаар бас заримдаа олдгүй шүү дээ тий. Зүгээр очивол за миний хүүхдэл санаа ямар хөө байр гэж ярилтай шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ дээр нөгөө манай найз хэлжээсэ. Ойр дөрөсө хүүхдээ ойлгохгүй болчиход юм аа. Ингээд битэр ерөөсөө ингээд хүүхд маань нэг бол ингээд одоо уурлаа эсвэл ингээд хэцүү байна. Тэгэд яг хөө сүлд нөгөө нэг юуны сэтгэл хөдлөлтөй холбоотой номнууд ерөнхийдөө авсан юм байна л да. Тэгээд аваад ингээд хүүхдтэйгээ ингээд ярьсан чинь тэр номоос ингээд айгу ярих юмнууд нь цааш ундраад ингээд хүүхдтэйгээ явж ингээд байгаа. Тэгэж бидний хүүхдийнхэн ямар нэгэн мэрэгжил эзэмсэн ямар нэгэн ажил төрөл хийцгээж байгаа. Энэ хүүхдтэй хамгийн ойрхон зүйл бол сургаал гэхээс илүүтэй яг л өөртөө байгаа бодит орчноор л илүү харьцагт амар байдаг. Би өөрөө зураач хүн. Тэгээд хүүхдтэйгээ илүү зүйл олон зүйлүүдийн талаар ингээд ярихт бол бид тэр зураг зурж яриа эхэлдэг. Тэгээд мэдээж өөрийнх нь ном байж гин номноос бол айгүй чухал яриануд эхэлдэг. Зураг бол яг хязгаарлагдсан бол орчны тухай. Чи одоо автобусыг юу гэж бодож байна те автобусыг те. Автобусд хүмүүс ингээ суудаг. Өөрийнхөө машины тухай тийм ээ. Эсвэл өнөөдөр идсэн хоолны тухай, хоолнд байсан ногооны тухай те. Ингээ яриа бол айгүй дэлгэх боломжтой. Гэхдээ номын хувьд бол нэг илүү юм фантаз, илүү том орон зай ярихад бол үсэдл байдаг. Түнс ч одоо энэ хүүхдэд ч одоо ойлгох 3 настай хүүхдэд юу ч ярих вдээ. Эсвэл одоо ингээд аясаараа амьдралын туршлагаасаа ингээд юмнуудыг ойлгочихно доо. Гэдэл ахаар илүү тэр хүүхдэд ганцаардагдмал, хязгаарлагдмал орон зай өсчт юм болов гэж боддог шин. Бидний үуч одоо тийм ном момч байсангүй. Ер нь ховрл байлаа тий. Тэгээд дээрэс нь хөдөө өссөн ч орч тэрүүдээ ер нь бол эцэгтэй ярилцах цаг тиймэрхүү юмнууд ер нь бол Үгүй ээ ер нь төв дээр байлаа ч гэсэн аав ээжтэй нөхөн хатан л зүтгэх нь ерөөсөө нөгөө ажиллал амар чухал. Ерөөсөө тэнд нэг гэрт нэг хүйд хүүхэд байна хамаагүй тэгэл нэг орж ирэхээр тэдний хүүхдүүд тэрийгээ тэгсэн байна гэдэг ч юм уу те тоо хоёр нэр ястай гэдэг ч юм ийм хүүхэд айгүйх жишдэг байсан те тэр жишдэг юм ч ерөөсөө тийм байсан байхгүй. Өөх самбар дээр тэр 5 гүш авсан. Ил бусдын нүдэн дээр ил тавьдаг. Тэр жишгчээс хамгийн будаж гэсэн ангиар хэсүүлдэг байсан амар муухай байсан шүү дээ.
тий. Тэр хүүхдүүдийн өмнөөс ингээд амар яадаг гэсэн. Зүгээр одоо ингээд сууж байгаа хүүхдүүд байлаа ч гэсэн нэг тэдний хүүхдүүд тэгж явсан гэд ингээд оруулаад ирэхэр чинь ингээл хүний өмнөөс амар хэцүү одоо тэгэл дараа нь тэг сургууль даяараа шаалдаг ч юм аягүй тийм. Одоо тэр жижигэр өссөн одоо манай үеийнхэн биш үү? Хүүхдтэй нөө нэг юм магтах. Эсвэл юм ингээ хурдан медаль авахулах. Тэгээ тэрүүгээрээ илүү ингээд хүүхдээ хүүхэд нь нүүн хүүхдээ бахархах хэрэгсэл болгох гэдэг юм хүүхдэрээ бахархах. Хүүхэд нь бол одоо их тэр бахархлын хэрэгсэл нь болоод байгаа юм шиг л байдалтай байгаа байхгүй. Тэр чинь бидний үед лавдаг л ерөөсөл муу авч болохгүй онц л гэдэг байсан юм тийм. Цэвэрхэн бичигдэг чил яг юм тий. Тэгээл нэг онц зураал магтуулаад ингээл явсаар байгаа л таарч байгаа. Тэр нэг цаг үеийнхэн нөлөө байх шиг үн тий. Тэр цаг үеийн угаасаа ингээ хүмүүсийн бодол нэг сонирн биш байсан тий. Урд ажиллаа хийгээд нэг өстой гай болохгүй юм өгдөглээ. Тэгээ явж яхад болдог. Тэгэл нэг уралдаан зарлал одоо томчуудын ч гэсэн байр эзлүүлэл баахан тийм цаг үед тэгэл эцэг эхчүүд нэг тэр жишгээрээ хүүхдээ хүмүүжүүлэх талаар нэг боддогчгүй ажиллаа хийх гэм бодхоос биш тийм байсан юм шиг. Гэтэ энэ нэг магтаал дээр нэг юм хэлэхдээ айгүй би одоо өөрөө айгүй тийм магтаалын хор нөлөөг амссан хүний хувьд хэлээ да. Тэгээ би ч одоо бас багасаа ингээл магтуулаад ингээл айгүй үлгэрч шишээ тийм томот тийм хүүхэд гээл өссөн байгаа байхгүй юу. Тэгээд ингээл үзсэн чинь их сургуулаач хүртэл ингээл онц төгсөөл 10 жилээч хүртэл онц төгсөөл те. Тэгээд яг ажил дээр ороод ирсэн чил өстой чинь амьдралтай нүр тулгаж байгаа байхгүй юу. Яг юу гэдэг нэг захирал байна. За дээрэс нь ингээл хамт ажиллаж байгаа аюу олон хүмүүс байгаа шүү дээ. Тэр энэ хүмүүсийн зүгээс ингээл яг байгаа байдлыг тэр чигтэн яг үннээр ингээл хэлчихэнгүүт нөө үнэнтэй эвлэрч чадахгүй нөө байнга магтаал тасцсан хүн чинь яг нөгөө өнөө гашуун гэдэг шиг яг хэлэнгүүт чинь ингээл өстэй би тийм гэж юу юм уу гэж ингээл доторчстай бөө ингээл зөрчил мөрчл баахан юм болоод тэгэл нэг бол гомдно эсвэл уурлна эсвэл нөгөө тө хүлээж авахгүй ийм байдал үүсдэг байхгүй юу. Нэг үргэлжлэх юм л одоо юу гэдэг сэтгэл зүйн хямрал гэдэг ч юм уу те. Тиймэрхүү юмд ингээ барыг орохоор тэрийг яаж даван туулгаа бас ингээ мэдхгүй. Нэг тийм сонин нэг хэдэн жил ерөнхийдөө нэлээ тэмцэлцэн баг өөртөө тэмцэлсэн ч юм уу. Тийм хэсэг аягүйх байсан. Тэгээ тэрийг би бүр аягүй сайн мэдэрсэн. За ер нь бол ингээд худлаа ялангуяа тийм худлаа магтаал ч юм уу тийм юм бол хүнийг жоох хадалтай юм байна да гэдэг тийм бодол аягүй хэрэгэлцэн тэр үед гэдэг. Тэгээ бид нар чи энэ тухай ер нь яаж хүмүүжээд байгаагаа ямар боддогч байсан биш, яагаад байгаагаа ч мэддэг байсан биш. Явж одоо хизээ байна баг хідэн нас хүрсэн онооч ингэж ойлгоод байгаа юм тийм. Одоо ингээ эргэж жоохон яг хүүхдийн хүмүүжил ингээ хүүхдийн номтой холбоотой янз бүрийн юм уншиж судлаа. Тэгээ энэ тэндээс хүмүүсээс сонсоод ингээд эргээд хараа явж байхад одоо бидний амьдрал тохиолдож байгаа янз янзын бэрхшээлж байдаг юм уу ингээд нэг сонин зан характер тий эсвэл ингээд нэг сул дорой жоохон сул талууд ч юм болгоо ингээд эргээд харахаар ингээд бүгд ойлгомжтой байгаа байхгүй. Ерөөсөө ийм хүн болох нь тодорхой тий. Яг юун дээр нь яаж хандаагүйгээс бэ ч гэдэг юм уу. Ингээд за сайн тал нь бас юу вэ тий. Мэдээж бас сайн тал байгаа шүү дээ. Тэр үе бүх юмыг харлуулж болохгүй. Тэр болгоо ингээд алган дээр тавьсан юм шиг ингээд айгүй тодорхой эргэж харагдаж байгаа байхгүй тий. Түрүүний бидний яриадс нөө өрсөлдүүлэх гэдэг одоо бид нар хүмүүс чинь ингээд хамтарч ажиллахыг айгүй нөгөө нэг чухал чадвар болчихлоо шүү дээ тий. Багаар ажиллах чадвар гэдэг. Тэгээ бидний үед болохоор эсэргээр багаар биш ингээд эсрэгээр нөгөө нэг өрсөлдүүлээдтэй ингээ мундаг нь байх хэрэгтэй гэд уралдуулцдаг байсан ч гэдэг юм уу. Одоо монгол хүмүүс чинь багаар ажиллах тал дээр айгүй асуудалтай. Жохон ойлгож чинь тий. Сая яг одоо хэдүүлэн ярихлаа зэрэг хвчлэн л нөгөө нэг 80 90 оны үеийн юм ярьлаа шүү дээ тий дандаа. Тэгэл тэр үед харин одоо ерөнхийдөө бол бараг л тийм царгаатал тийм маягтай ч юм уу тий дандаа дээрээс ингээ доош ижгэлсэн маяг юм байсан шүү дээ. Одоо тэгвэл яг ер нь эцэгчүүдийн хандлага юм уу одоо яг эцэг хүүхдтэй орондын харилцаанд ер нь ямар өөрчлөлт гарч байгаа юм шиг санагдаж байна юм. Одоо ер нь ихэнх нь бол яг мэдээж бидний үеийнхээс өөрчлөгдсөн. Одоо би өөрөө ч гэсэн ингээ хүүхдтэй болоод эхлэнгүүт айл болох өөрөөр хандхыг хичээж ам л та. Жишээлх юм бол одоо ингээд альва юм дээр юу гэж нэг тийм гоё ихтгэл хүлээсэн хүн чинь гоё ядгс нэг ингээл одоо нэг юмд явлаа гэвэл ихтгэл явуулах гоё ядгс хүүхдтэй хаад яг тэр шиг ингээд хүүхдтэй одоо манай хүүхд жоохон л доо тэгтэй л тийм бага юм дээр ч байсан хамаагүй ингээд нэг итгээд нэг за миний хүү өөрөө оролдоод үзтээ. За ингээд нэг үзтээ. Болохгүй байцнаа за яхах вэ дахиад нэг үзтээ гэдэг ч юм. Ингээд нэг жоохон тийм дэмжсэн ихтгэл хүлээлгсэн байдалтай л хандхыг илүү хичээж байгаа шүү дээ. Одоо боломж олгосон ч юм уу тий. Жишээлбэл өнөөдөр ерөнхийдөө хаач хувийнч байл улсын ч цэцэрлэгүүд бол 50 60 хүүхэд бараг л ингээл шамбаралтад ингээ байж байгаа. Тэгэнгүүтлээ багш бол тэднэрт хүмүүжлийн талаар бол сайн зааж амжихгүй. Ээж аавд бол одоо энийг ойлгох хэрэгтэй байхгүй. Тэгээд тэр цэцэрлэгт найдах, сургуульд найдах асуудал бол одоо хүмүүжлийн том гарцааж
чадахгүй болчиход байгаа юм л да. Гол нь юу гэхээр зэрэг ядаж нэг 10-15 минут ном уншиж өгөөд тэднэрт яг сая оюун чиний хэлсэн тэр юг итгэл хүлээлгэх гэдэг чинь нэр бас гоё юм байна шүү. Тэгэхээр зөв магадгүй ээж аавд бол хүүхдтэй бас итгээд аливаа зүйл оролдлогууд дээр те ингээ бол бас өөр хандлага бас байж болох юм аа л гэж бодож байна. Одоо ер нь бол ихтэй анзаараад Тэгээд цэцэрлэг дээр очиод чи юу сураад ирчихвэ? Ээж авах гайхаад суудаг байхгүй. Өөрөө ажиллаагүй. Хүүхдийн хүмүүжлийн талаар те. Тэгсээ нэ чи юу сураад ирчихвэ гэвэл нөгөө нэг хүүхдүүд нь ч гэсэн мөн адилхан. Хин нэгний хэлсэн огшин шогийн үг ч юм уу ямар нэг итгээд үг хэллэх ч юм уу те. Сургуулиасаа тэгчээд тэн дээр нь хяналт тавиад байгаа хэрнээ. Өөрөө хүмүүжлээ ямар нэгэн алхам хийхгүй байгаа шүү дээ. тийм энэ дээр яг нэг бас нэг хэлмээр юм надад болохгүй наадах чинь өстой дими гэж хүүхдээ ерөнхийдөө хязгаарлаад байгаа шүү дээ. Тэгчээд дараа нэг тэр нэг яагаад болохгүй гэдэг учир шалтгааны ч юм уу эсвэл зааж наадгаа болохгүй харин энэнийг ингэүүлдэг ч юм уу нэг тийм мэд нэг хэлчихгүйгээр зүгээр шууд л нэг юмар хагаа ачхлаар тэгээд тэр нь цаанаа ямар ч шийдэлгүй ямар ч тийм юу хүүхдэд ч ойлгомжгүй тийм байдал. Тийм ойлгомжгүй болохоор дахиад тэгээд нөгөө хүүхд нь яагаад болох юм болоо гэдэг улам сониучрахад ингээд сонирхол хөдлөөд те. Миний нэг анзаарсан юм бол одоо яг надаас нэг үеийн дараа ч юм уу одоо 10 ч юм уу тэрнээс доошоо дүү. Одоо яг бүр жоохон хүүхдүүд ш одооны оюутнууд ч гэдэг юм уу. Тийм хүүхдүүдийн хувьд болохоор илүү ингээд нээлттэй болцсон. Одоо бид нар ч юм бол ингээд багшийн өдөөс хамаагүй юм ярьж чаддгүй асуух гэсэн юм дээр ингээд за яах вэ асуух уу яах вэ гэж бодож байгаа бол нэг тийм байлаа ш тийм. Одооны яг тийм залуу хүүхдүүд болохоор ярихын тухайд айгу гайгүй нээлттэй болцсон юм шиг тийм асуух гэсэн юм аа ингээд асуучдаг өөрийгөө дургу үрсэн юм аа илэрхийлцдэг ч юм уу. Тийм мөртлөө бие даах чадвар дээр жоохон муудсан юм шиг надад санагдаад. Тэгээ өөрсөндөө хариуцлага багтаа. Одоо би өмнө сайхан байсан гэж хэлж байгаа юм шүү дээ. Бид нар бас ингээд даалгавраа ядаж байсан хийгээд ч юм уу ингээд нэг хариуцсан хийгэрэй гэсэн юмыг тэр за тэр захиргаадуулаад ч бай эсвэл аягаад ч бай ямар ч гэсэн ингээд нэг юм хийчдэг. Ингээ хийхгүй бол болохгүй гэсэн бодлоор ингээд явдаг гэсэн бол одоо үеийнхэн болохоор бүр ингээд задгаан болцсон гэх юм уу. Ерөөсөө ингээд бие даах чадваргүй энэ өөрийнхөө төлөө хийж байгаа ч гэдэг юм уу. Тийм юм байхгүй ингээд ямар ч хариуцлагагүй болцсон юм шиг санагдаад байна шүү. Гэтэ энэ зөвч байж магадгүй бурууч байж магадгүй. Чи одоо яг нөө ажил авч байгаа хүмүүсийн хувьд ч гэсэн одоо би чинь яг илүү яг нөгөө юу гэдгийг хариуцлагатай тэгээ цагийн ямиг цагт нь хийдэг ч юм уу тэг яг л тийм яг таг ямиг хүсэж дээ шүү дээ. Тэнгүүт яг сүүлийн үед ажиллаж хүмүүсийн хувьд бол илүү одоо тийм чөлөөт маягийн гэх юм уу тий өөрөө хүссэн цагтаа юм очдог, хүссэн цагтаа амарчдаг ч юм уу. За эсвэл юу гэдэг одоо нэг дуу сонслоо гэхэд тэрийг тэрнээсээ кайф авч ингэж нэлээд байж байгаа дараа нь юм байдаг ч юм уу. Тиймэрхүү тал руу нэлээд хандаад тасгая одоо илүү тийм яг муугаар хэлэх юм бол тийм хөнгөн хэсэглэн ч юм уу тий нэг тиймэрхүү байх шиг бид нар одоо өөрсдөө тийм нэг захиргаалт юм аягтайгаар өссөн болохоор яг одоогийн хүмүүсээсээ бас тийм ингээд хүсээд ээжж магадгүй л тий аль алинд нэг тийм нэг давуу сул тал ерөөдөө байгаад тахшгүй тий Одоо яг хүүхдээ хүмүүжүүлэхдээ бас нөгөө нэг хитрхи дураар нь тавихгүй ямар нэгэн бас зааг хязгаар хэмжээ хязгаар ч юм уу нэг учир начир гэж юм байгааг ялгаж салгаж хэлж өгөх ёстой юм болов. Тэрийг хитрхи сул тавьсан бидний тэрний өмнөх үед болохоор ингээд бүх юм болохгүй гэд бүр хитрхи чангалцсан сүүл рүүгээ болохоор энэ нь дэмий юм байна гэж жоохон сүүл үеийн хүмүүс мэдсэн ч юм уу. Бүр нөгөө нэг ингээд зоргоор нь хүүхдээ ингээд дураар нь байлах хэрэгтэй мэн гэд тавьсан болов гэж боддөө шүү дээ. Тэг яг нөө хитрхи их бүгд зүйлүүдтэй яг нөө алдаж онохоос өмнө одоо чи ингэчихгүй дэгчихгүй гэж ингэсээр байгаад нөгөө хүүхд нь илүү нөгөө амьдрах ухаан гэж ярьдаг ч тийм хар ухаан ч гэдэг юм уу. Тийм амьдралын тийм чадвар нь арай жоохон доошлсон ч юм уу. Тийм амьдрах чадвар нэг сэтгэлийн тэнхээч гэдэг юм маань хаар тий ганц нэг хүүхд анхч гэдэг юм эсвэл ямар нэг юм асуудал өөртөө тулаад ирлэхэд тэр чинь өмнөөс нь хинч давж өгөхгүй мэдээж найз нөхөд ээж аав нь хажууд нь байлцаж мэдээж хуваалцаж туслах бах. Гэхдээ яг эцсийн мөч тэр асуудлыг хүн өөрөө л давж гардаг шүү дээ. Тэгэхээр тэрийг ингээд давах тал дээр айгүй хүчгүй. Тэр эн чинь яг тэр хүн тийм муудаа биш те. Тийм характертай, тийм сул дараа хүн төрцөндөө биш. Тэр чи одоо бүр нөгөө 1 2 3 настайгаас нь ээж аав нь тэр одоо өөрийнхөө тухайн үедээ тохирсон ингээд саад дотор те нэг шургаа дундлаа гэхэд өөрөө босдог ч юм уу би өөрөө унчлаа гэдгийг мэддэг. Ингээд тийм жижигэн саад болгоноос зайлуулаад тий асуудал болгоныг өмнөөс нь шийдэж өгөө яваадсан болохоор ингээд том болсон байна нэг юм тулгархад даачдаггүй гутардаг ч шийдвэр гаргаж чадахгүй хариуцлага хийж чадсан багасаа л ихтэй юм шиг байлаа шүү дээ. Тэгээ яг одоо нэг 20 одоо үеийн залуус гэж хөвчлэн ахмад хүмүүс ярьдаг шүү дээ тий. Гэхдээ тэр одоо үеийн залуусыг ерөнхийдөө бүтээс хүмүүс нь ахмад хүмүүс өөрсдөө авахгүй болно л тий.
Тэгэхээр хүүхдээ хүмүүжил гэдэг юмыг багаас нь ингээд ярьж ингэж эхлэхгүй. Гиг мэдэх нь 20 30 нас хөрөнгөт нь л юу вэ энэ залууч одоо юу хачаа юм бэ гэл ингээ гайхаад байхгүйгээр багаас нь л аюул сан тэр за тэр материалыг гэдэг хоол хүнс ч юм уу хувц сунаар тэр үл угаасаа ойлгомжийн асуудал тийм. Хамгийн гол чухал юм тэр оюун санаа тэр ёс суртахуун гэж бид нар одоо их ярьж байгаа, ёс зүй гэж их ярьж байгаа тийм. Хүмүүсийн харилцах чадвар гэж их ярьж байгаа. Тэгэхээр тэр бүхний суурь нь багаас нь илүүсэн анхаарч ингэж оюун санаатай илүүсэн эцэгчүүд ажиллах л хэрэгтэй юм санагдаад байна л да. Тэр хүүхдийн зохиолч Синтаг хэлсэн байдаг шүү дээ зураач тийм. Хүүхдтэй ажиллана, хүүхэд одоо хүүхдийг хүн болгоно гэдэг бол айгүй тийм бүтээлч тийм ажил юм аа. Энэ бол зүгээр л нэг юу гэдэг урсгалаараа ингэж болчих зүйл биш ээ гэсэн мэт. Тэгэхээр тэрнтэй л айгүй их миний санал нийлээд байна л да. Багаас нь л хүүхдтэйгээ ажиллаж бүр ингэж нэг тийм бүтээл ерөнхийдөө бид нар одоо төвлөх гэдэг шүү дээ тий. Тэрнээс ч бүтээгдэхүүн биш. Тэгэхээр яг энэ хоёрыг бас нэг ялгаа захин гаргаад эцэгчүүд илүү хүүхдтэйгээ ойр байж ярилцах, хүүхдийнхаа ертөнц рүү орох тийм тал руу илүү хандуулах зүгээр юм болов гэж бодоод байна. Одоо ч ингээд Монгол эмэгтэйчүүд гэр бүлч айгу тийм төлөвлөгөөгүй хүүхдүүдтэй тий. Энэ гэр бүл төлөвлөлт хүүхд одоо хизээ гаргана гэдэг тийм байдаг юм шиг байл шүү дээ. Тэгэд ажил хийж байгаа гэмэнд айгу хариуцлагатай ажил хийж ирсэн гэмэнд би жирэмсэн болчихлоо. Яа төгтөг тий. Тэгээ энэ нь бол тэрийг нэг тийм илүү хувь тавилантай холбож боддогтой бас байж магадгүй маа. Тэгээ ер нь за хувь тавиланд найдах гэдэг юм уу тий. За тэгж жагаад тий одоо нэг юм яриад ч нэг төрсөн ч юм уу эмэгтэйчүүд одоо ингээд за ингээд хамт өсгч нь хамт өсөө зүгээр хүсч нь ахан дүүгээ харчин их чин дүүгээ харчин гэл ингээд нэг ядаргаатай нэгэнд нь нэг нь ингээд амар байдгийн гэдэг. Ахан дүүд нь харуулаад за цэцэрлэгт орлоо цэцэрлэгт оронгууд цэцэрлэгийн багш нь харчин анхаарчин гэл цэцэрлэгийн багштай дараа сургуулийн багш нь яач нэгэл ингээд тэгж явж өөрөө өрөөс анхаарахгүй явж том болонгууд нь амар мянга гайхаад нэмэргүүл болж байгаа байхгүй юу ер нь бол. Тэгэхээр энэ л бас нэлээд бодох асуудал шүү. Яриад л ивэл хүүхдийн хүнчиндх ингээл хайлал нэг сэдвээс нөгөөрөө орвол ялч гэж нэг хүн болгонд тулгамж байгаа асуудал хүн болгонд байдаг асуудал болохоор ингээл бүгдээрээс яриад л л талаас нь уудлууд гаргаад ирлээ юусоо яриад л. Гэтэ мэдээж бол энэ хамгийн сүлт юм дээр очихгүй бол мэдээж яг тэр хүүхдээ аав ээж дээр л очих асуудал л та тийм ээ. Энэ анхаарах хэрэгтэй л дээ хүүхдэд. Тийм. Тэгээ яг одоо энэ дэр бас нэг юм хэлэхэд бидэрт аягүй их ярих юм байна л та. Бас нэг юм хэлэхэд одоо хүүхдийг нөгөө юу гэдэг үхэл хагцалч гэдэг юм уу эсвэл одоо нөгөө өсвөр насныхны жирэмслэлт гэдэг ч юм уу тий гэр бүлмэл гэдэг ч юм уу иймэрхүү юмнуудыг хүүхдээсээ бид нар нугаал гэдэг тий за энэ болоогүй нас нь болоогүй гэл ингээд идэг. Тэгэж явж байгаа нөгөө хүүхд маань яг 18 9 20 хүрэнгүүтээ яг нөгөө асуудлуудтай тулгараад яхаа мэдхгүй хөл алдах ч юм уу тийм тохиолдлууд нэлээд гардаг тий. Тэгэхээр яг ингээ багаас нь л ерөөсө бүх хүүхдтэй аягүй сайн ярилцаж тэр тархлаа гэдэг юм л оюун санааны тархлаа гэдэг юм л аягүй сайн суулгаж өгөхгүй болвол тэгээд 1000 ингээ бөөчлөөд 1000 өөрсдөө урдуур нь орлоо гэх тэр нь тэгэл дараа нь л нөгөө хүүхдтэй аягүй зүгээр тусгал. Нэг тийм л юм л дээ л да. Тэгэхээр зэрэг бол юу вэ гэвэл хамгийн түрүүнд хүүхдтэйгээ илүү ярилцах тэр боломжуудыг мэдээж одоо жолооч хүн жолооных машиныхаа тухай ярьж болно тийм ээ. Гэтэ ер нь бол ээж аавд тандж хэлэхэд бол хамгийн хүүхдтэйгээ ярихад ойлголцоход бол хамгийн амар зүйл бол насны онцлог таарсан ном л байдаг юм байна лээ. За өнөөдөр тэгээ хэдүүлээ айгүй их удаан олон талаас нь ярьлаа. Тэгээд ялцчгүй бас хүн болгоны асуудал болохоо тэгэл талаас нэлээд юм гарч ирээд байна л да. Тэгээ өнөөдөр бид нар яг илүү тийм худлаа үнэн онолдох гэхээсээ илүү мэдэмхийрч ярих гэхээсээ илүү бас өөртөөсөө ургуулад илүү асуудлыг гаргаж ир тавихыг хичээлээ л дээ. Тэгээд эндээс бас сонсогч та бүхэн ямар нэгэн одоо эрх зүйлэл гэдэг юм уу бодол гэдэг юм бас төрж байгаа болов уу гэж бодож байна. Тэгэхээр энэтэй холбоотой энэ бүхүү подкасттай холбоотой ямар нэгэн санал хүсэлт авах юм бол бас Жангар Хит Монстер цэгийн мэйл хаягаар ирүүлээрэй. Бид нар бас та бүхний санал хүсэлтийг аваад дараагийн подкастт бас тусгаад ингээд явах юм бүр боломжтой байгаа гэж хэлье. За баярлалаа.